Сайн байцгаана уу өрхөн үзэгчдээ. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ юу ярихаар шийдсэн бэ гэхлээр байгалийн антибиотик гэдэг зүйлийг бид бүхэн өөрсдөө бэлдэж болдго юм аа. Энэ зүйлийг хэрхэн бэлдэх вэ? Хэрхэн хэрэглэх вэ гэдэг талаар та бүхэнтэйгээ ярихаар шийдлээ. За тэгээд ойртой цугаараа энэ антибиотик маань бас одоо энэ коронавирусын үед бас хэрэг болох болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл эм тариа маш их олдохгүй байна гэж ярьж байна те. Олдсон эмнүүд маань одоо хэд дахин үнэтэй байна. Эм гэдэг бол бизнес болсон юм байна гэж хүмүүс маш их яригдж байна. Тийм учраас одоо энэ бичлэгийг та бүхэнд хүрэхээр шийдлээ. Одоо эм тариа олдсон муутай байгаа үед одоо гэрийн нөхцөлд хэрхэн байгалийн аргаар антибиотик өөртөө хийж болох вэ гэсэн талаар хүрэхээр шийдлээ. За энэ бол үнэхээр шин зүйл биш. Одоо яагаад гэвэл эм тариа гараагүй байгаа үед, антибиотик гараагүй байгаа үед, эртээр үед бол одоо тахал янз бүрийн өвчин гардаг л байсан. Тэрийг бол одоо өөрийнхөө гард орох байгаа зүйлүүдээр хүмүүс эмчлээд бас ирсэн. Тийм учраас энэ бол бүр тийм шин зүйл бол биш. За одоо орчин үед бол бид нар одоо зөвхөн эмэнд л найдаад байгаа тийм эмэнд тэгээд мөн одоо вакцин гих зүйлэнд л найдаад байгаа. Гэхдээ бид нар одоо тэр эмгүүгээр одоо вакцингүүгээр бас альтернатив арга бас хайж үзэж судалж бас үзэх хэрэгтэй. Яа одоо бодоод үзвэл эм тариа гэдэг зүйл байхгүй байх үед одоо дээр үед бол бас л өвчин хүмүүс тусдаг байсан, янз бүрийн тахал гардаг байсан. Тэднийг одоо бол гард орох гэрийн аргаараа бол антибиотик гараагүй байх үед бол эмчиж болтгол байсан юм аа. За энэ жор бол одоо яг тэр тийм дээр үеэс бол уламжлалтай тийм жор байгаа. Тийм учраас энэ бол үнэхээр гайхалтай жороо. За би энийг бол өөрөө хэрэглээд одоо бүтэн шилээс одоо ингээд талн нь болж байна. Тэгээ энийг бас одоо өөр юунд хэрэглэдэг вэ гэхээр шимэгч хорхоо байдаг тийм одоо бидний биед амьдраад шим одоо бидний хоол тижэл одоо шимтэй болгоныг шимээд тэгээд амьдарч идэг одоо тийм шимэгч хорхоо байдаг аа. Тийм хорхоотой хүмүүс одоо бас тэрнээсээ салахад энэ бол одоо яг үндсэн тэр жор энийг хэрэглээд шимэгч хорхооноосоо салсан хүмүүс маш их байдаг. За энийг бол гэхдээ хоолтойгоо зохицуулж идэх хэрэгтэй. Энийг бол ингээ курсээр явах хэрэгтэй. За тэгээ эхний өнөөдрийн ярих сэдэв бол энэ шимэгч хорхооны тухай биш. Энэ байгалийн антибиотик хэрхэн бэлдэх вэ гэсэн талаар ярихаар шийдсэн юм аа. За тэгээд энэнийг хэрэглэснээр болохоор маш олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хоол боловсруулах тийм мөн янз бүрийн бүр юунаас ч хорт хавдраас ч хүртэл урьдчилан сэргийлэх боломжтой гэж судалгаа байдаг. За тийм учраас та бүхэнд одоо энэ коронавирус ч бай, ер нь бол янз бүрийн одоо энэ ханиад ч бай тийм ханиадны улирал хавар бас өвлөөс гадна бас нэгэн явснаас болж ханиад шухны бас тархдаг шүү дээ. Тийм учраас бас одоо бас энийг бас хэрэглүүл маш сайн. За тэгээд энэ талаар нуршаад явах уу? За тэгээд бичлэг рүүгээ орохыг хэрхэн хийх үү? Хэрхэн яаж бэлтгэх вэ? Мөн хэрхэн хэрэглэх вэ гэсэн талаараа та бүхэнтэй хүрэхээр шийдсэн юм аа. За тэгээд бичлэг рүүгээ оръё. Та бүхэн сонирхон үзээрэй. За эмийн антибиотик маань бол бидний бүх хэрэгтэй гидсэнд байдаг бактерийг устгадаг байгаа. Харин байгалийн антибиотик маань эсрэгээрээ бидний гидсэнд байгаа тэр бактери тэгээд вирусыг цаашаа өсгдөггүй мөн гидсэнд байдаг мөөгөнцөр эднэрийг устгаж өгдөг байгаа. Мөн бас энэ пагацит гэж ярьдаг тэднэрийг устгадаг. За тэгээд энд маань юу орох вэ гэхлээр улаан чинжүү 17 г. Тэгээд энэ цагаангаа байна. Цагаангаа 25 г. Куркума 27 г. Тэгээд 4-1 хоолны албаг хар перс тэгээд алюминий цун. Тэгээд зүгийн болгоор нь энэ дээр мөн нэмээд юу хийж болно? Сонгон тэгээд сармис хийж болно. Гэхдээ одоо би байхгүй учраас байгаа хэдээрээ хийж байна. Тэгээд дээр нь бас нөгөө юу гэж байдаг мегад их гэж бас нэг халуун байгаа байдаг. Тэрийг хийж болно. Тэгвэл үйлчлэг нь маш сайн.
За тэгээд нэргээ бүгдийг жижиг хэрчээд энэ болохоор надаа юм жижиглэгч байна. Энэ жижиглэгчэндээ хийгээд тэгээд ийм угаа цэвэрлсэн юм шилэндээ бүгдийг жижиглсэн ногоонуудаа хийгээд дээрээс нь алюминыхаа цуг хийгээд 14 хоног хандлагдаг байгаа. За куркума цагаангаа хоёр ингээд жижиглээд хийсэн байна. Цахилгаан жижиглэгчж байдаг. Эсвэл өөртөө нарийн татсан ч болно. За энэ улаан чинжүүгээ энэ өртөө нэгээд хийчих болно. Зөвхөн ногоон ишийг аваад тэгээ куркума юм үндэс хэлбэрээр олдохгүй бол нунтаг хэлбэрээр байдаг. Тэрийг хийж болно. За эднэрийг одоо бүгдийг нэндээ хийгээд сайн жижиглээд. За шилэндээ бүх ногоонуудаа жижиглээд хийсэн. Дээр нь хар перц хийсэн байна. За хар перц маань нөгөө куркумагийн маань нөгөө ач тусыг нөлөөг сайн сайжруулж өгдөг. Ганцаараа куркума маань сайн нөлөөлдөггүй. Тийм учраас хар перц байх зэрэг хийдэг. За одоо энэ дээр алюминыхаа цуг. Алюминий цуг нөгөө нэг натуу гүг гэдэг байгалийнх нь бол ингээд доорч тунцсан байдаг. Сайн сэгсэрж агаад энэ бол 750 г их байна. 700 г-ыг хий. Тэгээд дээр нь 2 хоолны албаг зүгийн балаа хийгээд тэгээд сайн хутгах нь. Тэгээд харанхуй газар 14 хоног байлгах нь. Тэгээд өдөр болгон сайн гаргаад сэгсрэх хэрэгтэй. Сайн хутгаад. За ер нь иймэрхүү өнгөтэй харагдаж байна. Хутгахтаа юм мудаан албаг байсан. Мудаан албаар нь сайн хутгаад. За ингээд энэ маань удах тусам нөгөө алюминиум цуу маань энэ дотор нь орсон одоо энэ ногоонуудын маань шинэ тэжээлийн бүгдийн сайн өөртөө сураад авдаг байгаа. Тэгээ 14 хоногийн дараа энэ шингэн зүйлээ шүүж аваад тэгээ шилэн савндаа сироп маягаар хадгалнаа. За тэгээд нэг тэгээд гаргаад авцсан байхад хадгал маш удаан хадгалах боломжтой. Яагаад гэвэл алюминий цуу маань өөрөө бас хадгалах урт хугацаагаар хадгалах зорилттой байдаг учраас. За ер нь бол тэгэл хоолны дараа уудаг. Тэгээ маш багаар эхэлж ууна. За та бүхэнд би нөгөө хэдэн хоног 12-7 хоног өмнө шүү дээ. Хийсэн байгалийн антибиотик одоо шилэн савндаа хийгээд хадгалах чинь. За энэ маань нэлээд улбар шар өнгөтэй болсон байна. Халуун чинжүү, куркумагийн өнгөнүүд маань эндээ алюминий цунд дагуулсан байна. За одоо би нөгөө нэг хийх шилээ халуун буцсан усаар энэ шүүлтүүрээ хариуцгаад хийсэн байна. За одоо энийг шүүлтүүрээ хийж агаад марл гэвэл марл гэж болно. Надаа ийм даун ууд байна. Энийг ингэж үсэж байгаа. Эндээ шүүгээд хийчихнэ. Ямар хүн мөртөж байна. Гоё мөртөж байна. Энэ доодох одоо энэ үлдсэн энэ шүүж авсан хэсгээ хайж болохгүй. Энийг салаад, хоол, янз бүрийн амтлагчаар хийж болно. Маш гоё амт оруулдаг. Пот. За ингэ бүгдийн шүү. Одоо энийг тэгээд хоолны дараа эхлээд тал цайны халбаар ууж эхэлнэ. Тэгээд багаар нэмж явсаар хагаад ер нь хоолны дараа нөгөө хундаг гэж ярьдаг шүү дээ. Архины манахны хундаг. Тэн шиг нэг хундагаар өдөрт нэг удаа уул биеийн дархлаа дэмжин мөн дархлаа дэмжин мөн бие дээдэг пестицид гэж ярьдаг. Тийм үү, янз бүрийн мэдний ногоо, янз бүрийн хоолноос будаа ер нь бүгд л зүйл байгаа. Тэрийг маань устгадаг. За энийг сайн шүүгээд авч.
Одоо энийг ингээд хөргөчөндөө хадгалж байна. За тэгээд ямар доозоор яаж хэрэглэх вэ гэхээр одоо бэлэн болчлоо шүү дээ тий. Бэлэн болцсон одоо усамлаа одоо эхлээд эхний үед ийм жижиг амны ийм халбгаар эхэлж байна. Хамгийн эхний дооз бол ийм жижиг амны халбаг хоол идэхээс өмнө 30 минутын өмнө одоо ийм жижиг халбгаар дараа нь 2 халбаг буюу нэмээд хамгийн их дооз маань одоо ийм өрөнгө гэж ярьдаг тийм үү, бидний одоо 100 татна гэж ярьдаг одоо архины хундаг байдаг шүү дээ. Тэрнгээр нэгийг уухад бол хамгийн дээд дооз, тэрнээс ихийг уух хэрэг байхгүй. За тэгээд эхлээд уухад одоо амтны хувьд одоо эвгүй байдаг юм уу тий, уухад одоо чадахгүй байдгийг байвал эхлээд энэ амны албаар уучаад араас нь одоо лимон байдаг юм уу, тийм витамин С агуулгдсан жимс араас нь идвэл маш тааламжтай байдаг. Мөн үйлчлэг нь бас сайжирдаг. За тийм болохоор ууж эхлэхдээ та бүхэн одоо би чадна гэж шууд одоо өрөнгөөр 100 г-аар ууж болохгүй. Эхлээд багаар эхлэх хэрэгтэй. Ходоод гэдс маань одоо бас тийм тасах хэрэгтэй. Тийм учраас гинт тэгж хэмжээгээр уул бас гүйлэх байдаг юм, янз бүрийн реакц үзүүлэх боломжтой. За тийм учраас та бүхэн эхлэхдээ юм жижиг хоолны халбаар эхлэв шүү. Тэгээ хоолны халбаар ууж эхлээд явандаа тасгаад дараа нь хамгийн хэмжээнд 100 г буюу тэгээд өрөнгөөр уухад болно. За энийг одоо бэлэн болсон хойно одоо уухтаа би бол одоо хэрэглээд баг ингээд дууссан байна. За нэг иймэрхүү өрөнгөөр за манад өрөнгө байхгүй, би бүгдийг хүнд бэлгэлсэн. Энэ бол өндөгний өрөнгө байна. За гэхдээ энэ одоо талаар ингээд 100 г ийм оранж би жүүрч жимс тэг маш гоё зөгцдөг. За тэг мөн бас уусны дараа одоо ингээд жоохон аманд ивгүй байвал оранж араас нэгдвэл тааламжтай байдаг. За тэгээ тогтооё. Араас нь оранж идэх үнэхээр гоё юм. За тэгээ хоолны дараа хэрвээ одоо гидс дүүрэх юм уу, эвгүүрэх одоо тий эсвэл хоол ихжүүлсэн тохиолдолд бас хоолны араас хэрэглэж болно. За ер нь бол хоолны өмнө өвөөсөн хоол боловсруулах явцыг тогтоом. Ходоод гидсний асуудалтай хүмүүс бол энийг ингээд хэрэглээ сурчвал ходоод гидсний бас асуудлаас салдаг. За тэгээ хэрэглэж сураарай. За тэгээд хадгалахын хувьд гэвэл та бүхэн нэгээ тасалгааны температурт хадгалж болно. Хөргөшөнд хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энд маань алюминий цуу орсон учраас хадгалах явц нь маш удаан. За тэгээд сонголттой болж өгвөл сайн чанарын алюминий цуу сонгоорой. За тэгээд шүүж авсан нөгөө хуурай хэсэг ба шүү дээ. Тэрийг одоо хоол амтлахтаа юм уу эсвэл бол салаатанд янз бүрээр одоо хэрэглэж болно. Тэрийг бол хаях хэрэггүй, би бол хайдгүй. Янз бүрийн хоол амтлах, янз бүрийн амтлагын зорилгоор ашиглаж тэнд бас амт шин бас бэж л байдаг. За тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан бол та бүхэн минийс сувх цаг спрей хийгээрэй. За тэгээд дараагийн бичлэгүүдээр бас маш сонирхолтой бичлэгүүд, маш өгөөжтэй хэрэгтэй бичлэгүүд оруулах болно. За тэгээд та бүхэн доор бас санал хүсэлтээ илгээгээрэй. Тэгээд бас үр дүн эвгүй гарсан тэрийгээ бас хуваалцаарай. Тэгвэл бас бусдад сонирн байх болно. За тэгээд надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Баяртай.